Дэлхийн хаанаас ч Мо ТV. Хей, за юу яцхан манайхан Аригун базааны маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай үзэгчид бол намайг одоо тэр кинотой холбогдож байна, энэ кинотой холбогдож байна гэж яриад одоо холбогдож байна гэж хэлэх тутамд нурууныхан ус босоод байгаа сурагтай байсан. Тэгэхээр аль болох үг яриандаа бас анхаарья. Одоо өнөөдрөөс бол холбогдох боломжгүй болноо. За YouTube сувг маань яагаад өнөө хүртэл одоо 100 мянган subscribe хүрээгүй би бол ойлгосон. 2 жилийн турш ерөөсөө огтхон ч та бүхнээс одоо subscribe дараач, like дараач, comment хийч гэж гуйж байгаагүй юм байлээ. Одоо бол ерөөсөө ичид санаа зовхгүйгээр та бүхнээс бол subscribe дараач, like дараач, comment бичээч гэж одоо гуйж байгаа шүү чин сэтгэлээсээ. Та бүхэн like, subscribe дараарай. Та бүхэн энэ видеог үзэж байгаа бол заавал лайк дараарай, заавал subscribe дараарай. За тэгэд эможи ч хамаагүй үлдээгээд гараарай. Баярлаа. За мэдээж хамгийн түрүүнд дутхгүй нээлттэй хийх кинонууд болон ойрын үед хийгдэж байгаа Монгол кинонуудынхаа мэдээллийг танилцуулдаг байгаа. За хамгийн ихний мэдээ бол Хар дугтуу хэмээх 8 ангитай аимшигын триллер одоо мистери жанрын юм цуврал кино гарч байгаа юм байна. Энэ киноны зохиолчор бол кино зохиолч, найруулагч Таван Баяр ажиллаж байгаа юм байлээ. Харин ерөнхий найруулагчаар бол Бэлчир хэмээх уран бүтээлч ажиллаж байгаа юм байлээ. За тэгээ энэ юу хүмүүс одоо ганц юм тойруулаад зогсоод байна гэж гайхчихж магадгүй. Кино уран бүтээлчд бол моторын дуунаар тийм ээ. Одоо шинэ киноны зураг авалт эхлэх үед ингэж шил юм задалдаг ийм уламжлалтай юм байлээ. Миний хувьд бол тун удахгүй бас киноны арт хэмээх контентоо эхлүүлэх гэж байгаа. Энэ яадаг вэ гэхээр бол кино уран бүтээлчдийн зураг авалтын дунд бол влог хийнэ. За behind the scenes-с юугаараа ялгаатай вэ гэхээр Аригун бол үзэгчийн зүгээс бол энэ кино уран бүтээлийн арт юу болдгийг үзэгчийн нүдээр та бүхэнд бас тайлбарлаж өгнө. Мэдхгүй зүйл зөндөө байгаа. Тэгэхээр кино уран бүтээлчдэд аль болох саад болохгүйгээр кино зураг авалт хэрхэн бүтдэг, кино ер нь хэрхэн бүтдэг талаар тийм влог хийх гэж байгаа гэдгийг бас ташрамж дурдъя. За тэгээ Хар дугтуу нэртэй энэхүү мини series нь бол анги бүр нь бие даасан үйл явдалтай буюу одоо тусдаа үйл явдалтай нийт агуулгаараа хоорондоо холбогдох юм шиг байлээ. Би бас зохиолчтой нас нэг хальт энэ талаар ярилцсан байгаа. Тэгэхээр нэлээд сонирхолтой юм цуврал гарч байгаа гэж хэлж болно. За сүүлийн үед Таван Баяр найруулагчийн уран бүтээлүүд бол нэлээд чанаржиж байгаа. За тухайлах юм бол Хоёулаа дуулыг хэмээх уран сайхны кино бол надад маш их таалагдсан. Би подкастаараа энэ киног бас үзэгчдэд санал болгосон байгаа. За тэгээ дараагийн уран бүтээлдээ ханцуу шамлан орж байгаа юм байна. Энэ киноны гол дүрд бол жүжигчин Инэрл, Бадарч, за Уярал, нөгөө Атсаа Хиймрийн их баяр нар тоглож байгаа юм байна лээ. Тэгээ уран бүтээлчдэд амжилт хүсье. Дараагийн уран бүтээл бол Монголын үндэсний хүүхдийн кино академиас үхэлттэй хийсэн гэрээ хэмээх уран сайхны киноны постерыг бол тавьсан байгаа. Энэ кино нь бол энэ оны 8 сарын 20-нд үзэгчдийн хүртэл болох юм байна лээ. Тэгээд миний хувьд бол энэ кинон дээр тоглож байгаа одоо эдгээр постэр дээр байгаа уран бүтээлчдийг бол танихгүй, мэдэхгүй гэхдээ хүүхдийн кино гарч байгаад нь бол үнэхээр их баяртай байна. Тэгээд нийт уран бүтээлчдэд амжилт хүсье. Сүүлийн үед бол хүүхдийн кино бол маш ховордсон байгаа. Биднийг бага байхад бол маш гоё хүүхдийн кинонууд гардаг байсан тийм ээ. Одоо харин кино продакшнууд бол шууд орлогоо бодоод нэг хүүхдийн кино руу тэр болгон орохоо болсон. Хүүхдийн кино руу орно гэдэг нь бол одоо маш том зориг шаардсан ажил гэж би хувьдаа боддог болсон. За тэгээд энэ киног ямар ч байсан хүүхдүүдтэйгээ хамт үзнэ. Үхэлтэй хийсэн гэрээ киноны нийт уран бүтээлчдэд амжилт хүсье. За дараагийн уран бүтээл бол Ам хэмээх кино байна. За энэхүү кино бол одоо базааны хаавуурн зөрчөө мэдхгүй ямар ч байсан өмнөх базааны одоо материалуудаа бэлдэж яхад бол энэ кинотой би ерөөсөө таараагүй. Тэгсэн чинь дараагийн базаанаас өмнө одоо гинт нэг постэр гарч ирснээр нээлттэй хийчихээн. Ам хэмээх энэхүү уран сайхны кино бол 7 сарын 28-нд одоо нээлттэй хийж бүх IPTV болон OTT платформуд дээр тавигдсан байгаа. За постерыг хараадсэн чинь нөгөө Бүүвэ гээд киноны ээж одоо 100 болтол хөвтчихсэн юм шиг тий. За тэгээ аль адил төстэй постеруудыг тэр гэвтээ. Ямар ч үсэн Ам киноны постэр бол бас гоё харагдаж байна. За энэхүү Ам киноны одоо найруулагчаар бол Буянбат ажилласан юм байна. Зохиолчоор бол Буянбат ажилласан юм байна. За мөн одоо зураглаачаар бол Буянбат ажилласан юм байна. Үгийг ариун болт, аяыг ариун болт, дуучин ариун болт. За бити галзуураад байгаа. Энэхүү киноны гол дүрд бол Наран мөнх буюу Нака маань ажилласан юм байна. За мөн Эрдэнэ сүхийн Ануу хэмээх одоо энэ зурган дээр харагдж байгаа бүсгүй ажилласан юм байна. За тэгээ та бүхэн энэ киног бол яг одоо зурагтаасаад үзэх боломжтой юм байна шүү. Та бүхэн Ам уран сайхны киног Мо ТV-гээс хүлээн авч үзээрэй. За ойрд аимшигын кинонууд араараасаа гараад миний хувьд бол үнэхээр бас happy байна. Би бол аимшигын кинонд маш дуртай. За ямар кино вэ гэхээр Тосгон Хужаагийн сүнс хэмээх ийм киноны бол постерууд бол араараасаа цацагдсан байгаа. За Тосгон киноны постер бол
үнэхээр чанартай болсон байсан миний хувьд. Бас л жихүүцэм, эгдүүцэм, нурууны ус босгом тийм постерууд байсан. Жүжигчдийн сонголт ч гэсэн бас нэлийн эвгүй хүүтэн царайтай гаруудаар бол жүжигчдийн бага бүрдүүлсэн байсан. За энэ нүд ам мамаа ойцсон байгаа энэ зураг мураг бол үнэхээр амар байна. За мөн одоо нуруунд цоорцсон нуруунд дээр нь өт тентэр явж байгаад нэг тийм бичлэг яваадсан тосгон киноны зураг авалтын хэсэг юм шиг байлээ. Гэтэ би тэрийг харахаар нүд талтраад байгаа учраас одоо базаан дээр оруулсангүй ямар ч байсан нэлийн чанартай аим шиг кино хийж байгаа юм биш үү. Тэгээ бас хужаагийн сүнс гэдэг нь ч одоо бас юу гэдэг те. Нэр нь хүртэл үнэхээр эвгүй юм кино гарч байна. Ямар тач энэ киноны гол дүрд бол жүжигчин Батмөнх, Оюун зул, Анар, за мөн одоо туслах дүрүүдэд бол жүжигчин Равдан Дорж, жүжигчин Бямб цогт, Цэрэн Надмид гэх мэт маш олон жүжигчид тоглосон байсан. Харин энэ киноны зохиолчор бол Тулга Очир болон Ган Зөрөг нар ажилласан юм байлээ. Мөн одоо ерөнхий найруулагчаар бол Тулга Очир найруулагч ажилласан юм байлээ. Тулга Очир найруулагчийг бол миний хувьд бол 16-тай ээж хэмээх уран сайхны киногоор нь бол танил болсон. За тэгээд Тосгон Хужаагийн сүнс хэмээх киноны хамт олонд амжилт хүсье. Тун утгагүй бас амар трейлер гарч ирэх байх гэж найдаж байна. За дараагийн мэдээ бол Deed Production-тай холбогдож гин гэж шааж байна. Deed Production-ы шинэ уран бүтээлийн талаарх мэдээлэл байна. За Deed Production-ийнхан бол өнгөрсөн жил Мөнгөний дүрм хэмээх уран сайхны кино хийснээсээ хойш хэсэг чимээгүй байсан. За тэгвэл энэ жил бол хувийн бие хамгаалагчид нэртэй уран бүтээлдээ орох гэж байгаа энэхүү постероор бол сэжим өгсөн байгаа. За Deed-ийн Болдбаатар бол манай подкастт ороод өөрсдийнхөө production-ы бол онцлогийг хэлсэн байгаа. За Deed-ийнхэн бол бие бэлтраа хөгжүүлээд ерөнхийдөө зодоон тулаантай тим кино руу ихэвчлэн фокуслнаа гэдэг ийм мэдээллийг бол хийсэн. За тэгээ энэхүү хувийн бие хамгаалагчид кино ч гэсэн одоо өмнөх шиг бол экшн кино болсон байх болов гэж миний хувьд таамаглаж байна. За тэгээ үзэгчид, кино шүүмжлэгчид, ревьючид одоо юу ч гэж шаасан битгий шантраараа тун удахгүй шинэ уран бүтээлээр нь уулзцгаая. За одоо та бүхэндээ кино урлагийн эргэн тойронд болсон мэдээлэл одоо сенсацтай зүйл юу вэ? Танилцуулнаа, базнаа. Базааныхаа өмнөх дугаараар бол жүжигчин Ган Зөрөг ах болон Маскийн мөнх сайхан ах нарын бифийн талаар та бүхэнд бол танилцуулсан байгаа. За энэхүү асуудал нь бол энэ 7 хоногт бүр гүн рүүгээ орсон. Жүжигчин Ган Зөрөг бол мөнх сайхны талаар дахин нэг мэдээллийг хийсэн. Энэ мэдээлэл нь бол одоо ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой маш ноцтой мэдээлэл байсан. За тэгээ та бүхэн жүжигчин Ган Зөрөгийн юу гэж мэдэгдсэн талаар бол уншиж өгье. Эцэг өвгдөөс ирсэн сайхан ёсыг бодов. Ах минь үгэндээ үнэн бай. Би уучлаа. Ир хүн шиг алстаа 3 татъя. Братан бай аха. Үг үйлдэл зөрж байна. Тайзаа хүндэл. Хизээч бүхс хошног бүү гарга. Охтыг хайрл. Та охинтой. Зээ охидтой штэ. Мөнх сайхан. Ингээд миний хувьд гомдол дуусав. Охтыг бүү хазаж хавираарай. Эрт орой зээд чинь хазаж хавирдаг хүн таарах вэ. Та тайзны хажууд бүхс хошног боожоогоо битгий гаргаж байгаарай. Энэ хүчирхийлэл шүү. Таны төмсөг бидэнд биш эхнэрт ч л хэрэгтэй байх гэдэг юм маш олон улаан анхаарлын тэмдэгтээ ийм пост бичсэн байгаа. За нэг ёсондоо бол жүжигчин мөнх сайхан бол одоо продакшныхаа охтуудын өмнө одоо зөв бус үйлдэлийг удаа дараа гаргадаг. За бараг л ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн шахуу юмыг бол Ган Зөрөг ах мэдгдсэн байна. Харин Маскийн жүжигчин мөнх сайхан ах бол бүр анханаас нь ерөөсөө нэг ч удаа пост бичээгүй, нэг ч мэдгдэл хийгээгүй байгаа. Маскийнхан бол сүүлчийн шилийн сайн эрс хэмээх киноныхаа зураг авалтыг хийгээд натурт явж байгаа, магадгүй сүлжээгүй явж иж магадгүй гэж би бодож байна. Ямар ч байсан жүжигчин Ган Зөрөгийн энэхүү шүгэл үлээлтэд бол жүжигчин мөнх сайхан хариу мэдээлэл хийх байх гэж бодож байна. Яг гэвэл жүжигчин Ган Зөрөгийн энэхүү мэдээллийг бол мэдээний пэйжүүд, вебсайтууд аль хэдийн сэвэд эхэлсэн байна лээ. Тэр гол зам байхгүй. Тэрний эсрэг явж ирсэн. Эсвэл нөр ажилласан хөөгдсөн. Хамтаснаа мордсон гэсэн. Жүжигчин Ган Зөрөг Маск продакшны жүжигчин мөнх сайхныг бэлгийн хүчирхийлэгч гэх утгатай постыг удаа дараа цахим хуудсандаа нийтэлсэн. Маш олон үзэгчид, маш олон Маскийн фэнүүд бол одоо энэ мөнх сайхан гэдэг хүнд дургуутслаа илэрхийлсэн байлээ. Ямар ч тач жүжигчин Ган Зөрөг бол Маскийн мөнх сайхан жүжигчинд бол маш ихээр гомдсон гэдэг нь бол сүүлийн саруудад бол бичсэн постоос нь бол харагдаж байна. За тэгээ энэ байдал хэр удаан үргэлжлэхийг бол мэдэхгүй байна. Тун удахгүй бүх зүйл тодорхой болно. За бас нэг анхаарал татсан зүйл нь бол жүжигчин Ган Зөрөгийн энэхүү мэдээллийн дор Джесси хэмээх хаягтай нэгэн эмэгтэй энэхүү комментиг бичсэн байгаа. Би жоохон байхдаа Элентра унаал халтур хийдэг байсан. Нэг орой мөнх сайхан Баатар хөх хоёр Ленин клубын тэндээс шал сухтуу суугаад намайг дарамтлаад л хараагаад буухтаа дутуу мөнгө шидэж өгч байж билээ. Тэр үеэс энэ хүний ямар ч бүтээлгээд байгаа маазралтыг үзэхээс дургу үрдэг болсон. Баатар хүн тасарцсан ойлгоогүй
хараагүй мөртлөө дагаад үгийг нь давтаад байж үлээ. Үнэхээр үзэн яддаг болсон. Тэр үед өнгөт инээдч билүү тим юмд байсан. Сүүлд нь маск гээл явчихсан. гээл тэр үеийн бүх супер хараалуудыг урсгаал эмхтэй хүүхдэд шүү. Ингиж нэг олон хүн мэдхээр хилт санаа амрах гэж. Үнэхээр их айж билээ. Тэгэхэд би бараг 20-21-тэй л байсан бах гинэ. За нэг ийм коммент бас бичсэн байсан. За тэгэхээр жүжигчин мөнх сайхан ах бол ямар нэг мэдэгдэл хийж энэ бүхнийг мухарлах нь зөв. Та бүхэнд базааныхаа хамгийн сүүлийн сэдв болох энэ 7 хоногийн онцлог киног танилцуулъя. За миний хувьд бол энэ 7 хоногт Кристофер Нолан найруулагчийн The Odyssey-г үзсэн байгаа. За кино бол мэдээж маш ихээр таалагдсан. Бид бас хүүхэд байхдаа Odyssey-ийн янз бүрийн кинонуудыг үздэг байсан тийм ээ. Тэгээ Кристофер Нолан найруулагчийн Odyssey гэхээр надад анханасаа маш сонирхолтой санагдчихсан. Нолан найруулагч бол одоо супер баатартай кино, домог түүх, ямар ч киног бол нэг тийм энгийн хийдгээрээ бас онцлогтой байгаа. За Odyssey киног бол би бараг үзэх гэхээс илүү мэдрээд гарч ирсэн гэж хэлж болно. Үнэхээр гоё байсан. За тэр хөгжим, дуугаралт, чимээнүүд, за тэр график, зураг авалт, жүжигчдийн тоглолт гэдэг энэ кинон дээр ерөөсөө өөлөх юм бол огт байгаагүй миний хувьд бол. Одоо Кристофер Нолан найруулагч өөрөө хэлсэн байсан. Энэ кино бол дайнд ялсан баатрын тухай кино ерөөсөө биш ээ. Харин дайнаас буцаж ирэхдээ өөрийгөө алдсан тийм эр хүний тухай кино юм аа гэж хэлсэн байсан. Үүнтэй нь бол миний хувьд бол 100% санал нийлж байгаа. Matt Damon-ы бүтээсэн Odyssey бол хүчрхэг одоо хаан гэхээсээ илүү гимшил, ядаргаа, айдас, одоо юу гэдэг нь травма, дурсамжтайгаа тэмцэж байгаа нэг юм энгийн ир шиг энэ кинонд бол харагдсан. Харин Кристофер Нолан найруулагчийн хувьд бол тулааны сүр хүч гэхээсээ илүү дайны дараах сэтгэл зүйн шарахыг энэ кинондаа бол одоо Matt Damon-ы бүтээсэн Odyssey-ийн дүрээр харуулахыг зорьсон гэж хэлж болно. Ер нь бол Ноланы кинонууд бол ямар ч жанртай байсан их энгийн байдаг гэдгээр их онцлогтой байсан. Тэр энгийн шин чанараа бол энэхүү Odyssey кинонд бол шингээсэн байсан. Тэр нь бол надад үнэхээр их таалагдсан. За тэгээ Odyssey киноны нэг нүдэт Polypheme-ийн дүр бол үнэхээр их таалагдсан. Өмнө нь бидний үзчихсэн Cyclops-уудын дундаас бол энэ Bill Irwin гэдэг жүжигчний бүтээсэн Cyclops бол үнэхээр өөр байсан. Тэр бол үнэхээр айдас төрүүлж чадсан гэдгээр онцлогтой. Нөгөө талаараа бол бас маш өрөвдөлтөй санагдсан. Та бүхэнд ямар санагдсан доор комментээр үлдээгээрэй. Тэгээд энэ 7 хоногт миний онцлог кино бол Кристофер Нолан найруулагчийн The Odyssey байлаа. Та бүхэн заавал үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд кино уран бүтээлч та бүхэн ч гэсэн манай базааны 7 хоногийн онцлог кино болонд бол өөрийнхөө киног ревю хийх боломжтой байгаа шүү. Хэрвээ хүсэх юм бол та бүхэн миний Instagram-аар холбогдоорой. За Аригун базааны маань шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараарай. Мөн одоо хамгийн гол нь лайк, коммент юм байлээ шүү. Манайхаа YouTube-ийн алгоритм тэгж ажилт юм бэлээ. Лайк дараад коммент бичиж байгаа видеог бол дээш нь явуулаад илүү олон хүнд үзүүлээд идэм бэлээ. Тийм болохоор та бүхэн манай контентыг үзээд нэг лайк дараад эможи ч болсон үлдээгээд гарч байгаарай. Энэ нь бол маш хэрэгтэй байлээ шүү. Та MoTV аппликейшнээр сүүлийн үеийн бүх төрлийн кино контентуудыг дэлхийн аль ч өнцгөөс өөрийн хүссэн төхөөрөмжөөр хүлээн авч үзээрэй.